55 хариулт авах шин зочинтойгоо уулзгаар ирсэн байна. Энэ удаад миний уулзах хүн болохоор эрхчлөөний оронд бизнесийн удирдлагаар суралцж ирээд бизнесийн салбарт 10-аад жил ажиллаж байгаад төрд ажиллаж эхэлсэн ийм хүн дэд сайд төвдөнд орж яагаад ер нь энэ замыг сонгосон юм? Түүнчлэн боловсролын зээлийн санд өртөө юу? Жидүү болон бусад тусгай сангуудаас албан тушаалаа ашиглаж зээл авч байсан уу? Гэх мэтчлэн надад түүнээс асуух 55 асуулт байна. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа, сайхан амруу. Яг хоёлаа ямар ч байсан болсон цагтаа уулзлаа. Тэгээд надад 55 асуулт байна. Хариулахад бэлэн үү? За эхэл. Төвдөн орч гэдэг хүнийг олон нийт яг төдийлөн сайн танихгүй л дээ. Тэгэхээр өөрийгөө танилцуулаач. Намайг Төвдөнд орж гэдэг. Эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Одоогоор төрд ажиллаж байгаа. Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын ажлыг ашиж байгаа. Дэд сайд гэдэг хүн яг юу гэдэг юм бэ? Дэд сайдын ажил бол маш их засгийн газрын хуулиараа сайдыгаа орлоно. Бүх сайдын ачаалттай үед бол ачааллыг хувааж ажиллана. Яамны аппараттай ажил сайдын бүхэл яамны ажлуудыг бэлтгэж сайдад танилцуулах ажлуудыг бэлтгэн. Бүх хурал зөвлөгөөн маш их олон ажлын хэсгүүдэд орж ажилладаг. Ажлын жирийн өглөө нь яаж эхлэх вэ? Жирийн өглөө босоод 7 цагаас гэрээсээ ажилдаа гардаг. Замаараа хүүхдүүдэд өргөж өгөөд ажилдаа явбал жирийн эхэлдэг. Өдөрт ер нь дунджаар хичнээн хурал уулзалттай байдаг бай. За хурал уулзалт их байдаг. Ер нь 1-5 уулзалт бол тогтмол. Хурал өдөр болгон бол хурлууд бол тогтмол байдаг. Энэ олон хурал уулзалтуудын ард хэдэн яг кофе гарах вэ? Ер нь өглөөнөөс хойш бол банга кофе уудаг. Нэг американо авч. Хэдэн аяг байх? За өглөө ирээд ажил дээрээ бол тогтмол нэг байна. Дараа нь ер нь өдөржингөө л 3-4 аяг кофе уучихна. Таны намтрыг харлаа л та. Ямар тийм дардан карьерийн зам л вэ? Яг бас яг дардан гэж бол хэлж бас болохгүй. Мэдээж амьдралд бас саацтай, бэрхшээлтэй, амжилт олдтой үеуд бол зөндөө байдаг. Сургуулаа төгсөж ирээд хувийн хвшилд 10 гаруй жилийн хугацаанд бас бизнес хийж ажилласан. Дараа нь төрд орж ажилласан байж байгаа. Энэ хугацаанд бол маш олон л асуудлууд тулгарч ирсэн. Үүнийгээ бол зарчмаа бариад тэгш зорилгынхаа төлөө бол явхад бол даваад гардаг. Яг энэ дэд сайд гээд таны харж байгаа албан тушаалыг анх эвслийн засгийн газрын үед намууд биендээ албан тушаал гаргаж өгөхийн тулд зохиосон ийм албан тушаал шүү дээ. Одоо байхгүй болгочиход гүйцэтгэх засаглалын ажил доголдох уу? Ер нь сайд болон салбарыг удирддаг. Бүхэл бүтэн салбарыг яг удирдаад аваад явхад маш хүн хүчний дутагдал бол их байдаг. Жишээ нь зөвхөн нэг асуудлаар гэхэд л барилгын асуудал хариуцлаа гэхэд хоёр мэрэгчлэлтэй хариуцдаг. Тэгээ шатандаа ажлуудаа чиг үүргүүдээ хуваасан юм ажлууд их байдаг. Тэгэхээр та доголдно гэж хэлэх гээд байна уу те? Доголдно гэж хэлэхгүй. Ер нь дэд сайдын ажил бол маш хариуцлагатай, маш олон ажлуудыг ажлын хэсгийг ахалж ажилладаг, засгийн газар дээр тайлгнадаг, яамныхаа чиг үүргийн бүх аппаратын ажлуудыг хянаж бичиг цааснаас ахуулаа хянана, гарч байгаа шийдвэрүүдийг хянана, маш олон ажлууд байдаг. Ачаалал бол их өндөр байдаг. Тэгэхээр дэд сайдын ажил бол байх шаардлагатай гэж харж байна. За, улс төрд явж байгаа хүмүүсээс ашиг сонирхолтой эсхийг асуухад ёстой хэдэн асуулт би танаас асууя. Боловсролын зээлийн санд өртөө юу? Боловсролын зээлийн сангаас зээл авч байгаагүй. Жидүүгээс албан тушаалаа ашиглаж зээл авч ирсэн үү? Жидүүгээс ямар ч хамаарал өгөх тийм зээл бол авч байгаагүй. Ер нь бол аливаа нэгэн төрийн засгийн газрын тусгай сантай холбоотой, төрийн төр засагтай холбоотой ямар нэгэн санхүүгийн харилцаанд бол орж байгаагүй. Та Berkeley-д маркетинг бизнесийн удирдлагаар суралцсан юм байна. Тэндээс хамгийн сайн сурч ирсэн 3 зүйлээ хэлээч. Яг Америкт ер нь барууны хөгжингүй орнуудад сурч ажиллахад бол хамгийн гол нь хүний харилцаан дээр
маш их суралцсан. Одоо багаар ажилд сурах, хүнтэй бас зөв зүйтэй харилцаж сурах ажлуудыг байгаа. Мэдээж мэдлэг боловсрол сурч авсан соёл одоо маш их бай. Одоо тэндээс сурсан зүйл чинь таны ажил амьдралд яаж хэрэг болж идэг вэ? Сурсан мэдлэг, боловсрол, мэрэгжил ер нь миний өдөр тутмын амьдралд байнгын хэрэг болдог. Америкт сургуулаа төгсөж ирээд шууд нэг компанид захирал болсон юм байна. Таны намтрыг харсан чинь яаж шууд захирлаар ажлын гараагаа эхлэв? Яг хоо мэдээж одоо бизнес эхлүүлэхэд өөрөө хувийн компани үүсгэн байгуулсан. Тэрийг удирдах явахад бол өөрөө захирлаараа ажиллаад явсан. Дараа нь бас 2 өөр компани захирлаар ажиллаж исэн юм байна. Дандаа юм удирдах алба хашсны нууц нь. Тэгээ дандаа л өөрийн бизнесүүд байгаа. Өөрөө одоо за эхлээд уул уурхайн компанид орж ажилласан. Дараа нь газны жижиг үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлж газны үйлдвэрийг байгуулах ажлууд хийсэн. Ингээд бас геолог хайгуулын ажлуудын гадны хөрөнгө оруулалттай компаниг Америк болон Хонконг хятадын хөрөнгө оруулалттай хөрөнгө оруулагч нартай нийлж Монголд бас төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Гүйцэтгэх ажил хийхгүйгээр ингээд шууд байгууллагын удирдлагаар ажиллачаар сул тал гэж байх уу? Яг хоо мэдээж туршлага бол ямар аливаа ажилд бол туршлага хамгийн чухал. Тэгэхээр туршлага алдчихсан, одоо туршлага дутагдчихсан тохиолдлууд бол зөндөө бий. Залуу одоо 20 эдтэй 25 6-тай бизнесийн үйл ажиллагаа явуулж байхад бол алдаа оноо зөндөө байсан. Мэдээж би бол шууд бас удирдах албан тушаалд бол ажиллаж байгаагүй. Америкт бас оюутан байхдаа амьдралынхаа зардлыг олохын тулд бас ажил хийж ирсэн. Мөн дадлагжуулах ажлуудыг бас хийж ирсэн. Нью-Йоркийн Morel Wine гэх компанид бас нэгтлэн бодогчоор бас 2 жилийн хугацаанд бас ажиллаж бас туршлагаж ирсэн. Ингээд бизнесийн салбарт гадна дотн гээд 10 жил ажилласан байна. Энэ нь яг одоо төрд ажиллахад давуу тал болох уу? Төрд ажиллахад маш их тийм давуу талтай гэж би өөртөө дүгнсэн. Төрийн одоо шийдвэр гаргах процесс, төрийн ажлын одоо соёлтой байгууллагын соёл бол хувийн хвшлээс тэс өөр шал өөр байдаг. Тэгэхээр хувийн хвшилд ажиллаж исэн давуу тал бол би юмыг аливаа юмны хийж байгаа ажлынхаа араас эрмэлзэж хийж бүтээхийн араас одоо өөрөө явж хийдэг, өөрөө бүх хүмүүстэйгээ уулзаж ажиллаа шийддэг учраас энэ нь миний ажлыг цааш дурагшлуулахад бол их нөлөө болж байна. Хувийн компаниас төрийн алба руу орохдоо сангийн яамд анх ажиллаж эхэлсэн юм байна. Тэ өөрөө төрийн алба сонирхсон уу эсвэл санал ирсэн үү? Яг хоо төрд ажиллах карьераа цаашид одоо яг карьерийн ахиулах, карьер хөөж явахад бол төрд ажиллахад бол надад сангийн яамд орох юм боломж гарсан. Сангийн яамнаас ажиллах энэ нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлээр бодлогыг авч хэрэгжүүлэх чиглэлээр бол санал ирсэн. Үүнийхээ дагуу би яг л одоо нөгөө төрийн албаны шаардлагуудыг хангаж шалгалтыг нөгөөж өөрөө хүсэлтээ өгөөд тэр шалгалтуудад ороод тэнцээд ингээд шалгуурын дагуу бол ороод ажилласан. Залуу хүн одоо улс төрлөө ороход анхны сэтгэл ямар байсан бэ? Төрлөө ороход анхны сэтгэл мэдээж би хувийн хвшил бизнес хийгээ явж байхад бол төрийн зүгээс маш их тийм хүн суртал одоо ажил удаашруулах ийм байдлууд бол их байдаг. Эргээд бол яг нөө төрийн албан хаагчтай харилцаа, төрийн албан хаагчдын одоо хандлага дээр бол их шүүмжлэлтэй байдаг байсан. Эргээд би нөгөө талдаа төрд ороод ажиллахад надад яг л тийм анхны тийм сэтгэлдэлтэй орж ирсэн. Тэгэхээр яг ороод ажиллахад бас маш их ачаалттай ингэж ажилдаг гэдгийг бол ойлгож хоёр талаас одоо төр хувийн хвшлийн одоо ажлын туршлага бол суусна илүү давуу тал гэж харж байна. Одоо төрд орсноос хойш хичнээн жил ажиллаж байна. Одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. Яг 7 жил хагас болж байна. Энэ жилүүдийн дараа нөгөө анх төрж исэн сэтгэл яаж өөрчлөгдсөн бэ? Анх төрж исэн сэтгэлдлүүд нэлээд өөрчлөгдсөн. Ер нь бол төрийн албан хаагчид одоо хуулийг одоо сахиулах ёстой, тэ иргэдэд үйлчлэх ёстой. Энэ
энэ үйлчилгээ, энэ хариуцлагатай ажилдаг, нэг гар үсэг зурхад хүртэл бичиг боловсруулахад үг үсгтээ найруулга дээр хүртэл маш анхааралтай хандаж хариуцлагатай ажилдаг. Энэ утгаараа бас шийдвэр гаргалтын процессууд ямар нэгэн одоо бичиг хянах энэ процессууд олон одоо хуулийн хэлцээрээ явах одоо дээр удирдлагуудаараа хянуулах гэх мэтийн ийм ажлууд мэдээж байсан. Тэгээд энэ шийдвэр гаргалтын одоо энэ төрийн албан хаагчид маш их өндөр ачааллуудыг авч ажилдсан байна гэдэг ийм ойлголтыг бол авсан. Төрд ажиллахад улс төрд явхад өөрт чинь ер нь юу давуу тал болдог вэ? Ер нь төрийн алба хаших улс төрийн одоо засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх энэ бүх үйл явдалд нь оролцоод явах нь өөрөө цаашид одоо улс төрийн алба хаших, улс төрийн бодлого гаргах, шийдвэр гаргалтанд одоо хэрхэн одоо оролцох тал дээр бол хамгийн том туршлага болсон. Тэгвэл юу сул тал болдог вэ? Улс төрд явхад сул тал гэхээсээ илүү давуу тал, илүү одоо ажлын арга барил, улс төрийн болон хувийн хвшилтэй харилцах, улс төрийн одоо шийдвэр гаргах өндөр дээд түвшнийхэнтэй харилцахад бол илүү давуу тал болно гэж харж байна. Төрийн бодлого жирийн хүний амьдралд одоо мэдрэгдтлээ заавал удах ёстой юу? Заавал удах ёсгүй. Одоо жишээлбэл төр бол маш хурдан ажиллах ёстой. Гэхдээ мэдээж одоо хурдан шийдээд асуудлыг өргөс авсан мэт богино хугацаанд шийдээд явах боломжгүй. Маш олон ийм харилцаа, одоо төсөв санхүүгийн харилцаа, нийгмийн харилцаа, маш олон талын ийм шийдвэрүүдийг гаргаж, хариуцлагатай шийдвэрүүдийг гаргадаг. Тэр утгаараа бол цаг зарцуулах нөхцлүүд бол их байдаг. Гэхдээ одоо ковид цар тахлын үед бол засгийн газар төрийн зүгээс бол маш одоо түргэн шуурхай арга хэмжээг авч амжилттай бас хэрэгжүүлж чадсан. Тэгэхээр энэ байдлаас харахад бол богино хугацаанд том хүндрэлүүдийг одоо улс эх орны хэмжээний том асуудлууд, хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж харсан. Төрд ажиллаад одоо нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Анх бол их тийм өөдрөг, романтик орж исэн баха. Одоо тэр романтизм чи арилсан уу? Одоо тэр бол бүрэн арилсан. Одоо тийм романтик, одоо тийм ер нь залуу хүний бас юм хүсэл эрмэлзэл маш их одоо олон том ажлуудыг хийж бүтээх, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр болох олон ийм ажлуудыг хийж чадна гэсэн бас ийм их эрмэлзлүүд байдаг. Гэхдээ яг төрд ороод ажиллаж явах хугацаанд бас эргээд энэ улсынхаа бас одоо бодлого шийдвэрийг гаргахад дан ганц одоо бид өөрсдөөсөө бас шалтгаалдаггүй. Бид бас геополитикийн олон улсын харилцаа, дээрэс нь хөрш орнуудын бодлого, дээрэс нь 3 дахь орнуудын бодлого, одоо манай санхүүгийн зах зээлд яаж нөлөөлөх вэ? Ямар бид бол одоо төсвийн алдагдал багтаа хөрөнгө оруулалтыг татах, 3 дахь хөршөөс татах одоо санхүүгийн банк санхүүгийн одоо гүйлгээ гэх мэт одоо ингээ олон улсын харилцаан дээр хүртэл ингээд маш тийм сайн бодлого, геополитикийн бодлогод гаргаж улс төрийн шийдвэр гарч явдаг учраас энэ одоо нэг одоо хүсэл эрмэлзлээр асуудлыг бүгдийг дорн шийднэ гэсэн тийм юу бол тийм хүснээ зоргоор бол байдгүй. Гэхдээ төрийн ажил бол урагшилж явах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт гарсан 3 сайн үзүүлэлт тоог та хэлээч. 7, 4.9, 7. За эхний 7-ны юу лээ? За эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2023 онд 7% өсөлт үзүүлсэн. Энэ эдийн засгийн өсөлтийн одоо 7% төрж өссөн одоо маш олон ийм ажлууд байгаа. Энэ олон ажлуудаас аваад үзэхэд бол одоо засгийн газрын одоо эдийн засгийг экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа өсгөх маш олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр эдийн засаг 7% төрж өссөн байж байгаа. 4.9 гэдэг нь бол Монгол улсын валютын
гадаад албан нөөц 4.9 тэрбум долларт оны эцсийн байдлаар бол хүрсэн. Албан нөөцийг хүрэхэд бол 22 оны одоо дунд үед бол ковидын цар тахалтай хүнд үед манай валютын албан нөөц 2.4 тэрбум болж буурсан. Валютын зах зээл тогтворгүй ийм байдлууд үүссэн байсан. Үүнтэй холбоотойгоор засгийн газраас авч хэрэгжүүлсэн одоо валютын нөөцийг эсгэх одоо тогтоол шийдвэрүүд гарч энэхээ хүрээнд бол ажлын хэсгийг байгуулж эдийн засгийн хөгжлийн яам ахалж ажилласан байж байгаа. Энэ дээр валютын нөөцийг эсгэхийн тулд ерөөсөө экспорт хийх ёстой. Бид экспортынхаа орлогыг нэмэгдүүлэх ёстой. Тэгэхээр энэ дээр гол одоо анхаарлаа хандуулж төрийн байгууллагууд, уялдаа холбоо, Хилгал, Бомтын саадгүй нэвтрэлтүүд, төрийн өмчит компаниудын экспорт хийж байгаа компаниудын үйл ажиллагааг засаглалыг сайжруулах чиглэлээр олон ажил авч хэрэгжүүлснээр манай улсын одоо валютын нөөц 4.9 тэрбум төрсэн байж байгаа. 3 дахь 7 нь? 3 дахь 7 нь инфляц 7% төрж буурсан байж байгаа. Инфляц ковид цар тахлын үед бол хамгийн өндөр түвшиндээ хүрж ирсэн 16.9% хүрж ирсэн инфляц оны эцсээр аажин бууж одоо 7% төрж буурсан үзүүлэлттэй гарсан байна. Та бизнесийн удирдлагаар эрхчлөөний оронд мэргэжил эзэмшсэн залуу хүний хувьд Монгол бизнес эрхлэх орчин ямар байх ёстой гэж хардаг вэ? Тэгээ хамгийн одоо миний мөрөөдөж одоо залуу хүний Монгол залуучууд ер нь бизнесийн эрх чөлөөтэй ямар одоо бизнес эрхлэх тэр салбартаа хүссэн бизнес нь одоо эхлүүлэхийн боломжийг бүрдүүлэхийн тулд бизнесийн эрх одоо орчин хамгийн чухал. Тэгэхээр энэ бизнесийн орчинг сайжруулахын тулд мэдээж маш олон одоо хууль эрх зүйн доктортой байдал, дүрм журмууд маш ойлгомжтой тодорхой байх, эргээд хууль өөрөө хууль эрх зүйн өөрөө доктортой, засаглалын доктортой, улс төрийн бодлого нь зөв ийм байж одоо бизнесийн орчин сайжирна. Тэгэхээр маш олон сая та яг хэлсэн энэ орчноо бүрдүүлэхийн тулд төрд ажиллах хугацаанд санаачилж хийсэн ажил байгаа юу? Төрд ажиллах хугацаанд төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийг сангийн яамд ажиллаж байхдаа анх одоо санаачилж ажлын хэсгийг ахалж энэ төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулад их хурлаар одоо баталж хэрэгжүүлж эхэлсэн байж байгаа. Тэрний яг үр шимшин бизнес эрхлэгчдэд яаж мэдрэгдэх ёстой вэ таны анх? Энэ хууль одоо хэрэгжиж эхлээд сая 24 оны 1 сараас одоо хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн гол одоо зорилго бол нийтийн одоо дэд үтц, нийтийн үйлчилгээг үзүүлэх одоо дэд үтцийг хувийн хвшлэр гүйцэтгүүлэх, урт хугацаанд гүйцэтгүүлэх. Нөгөө талдаа бас нэг давуу тал нь төрийн үйлчилгээг хувийн хвшлэр гүйцэтгүүлэх. Одоо төр бол төр дээр бүх асуудлуудыг одоо шийдвэрлэх гэж өөрөө ингэж явдаг. Төрийн албан агчдын тооч их өсдөг тэр ирээрээ одоо төрийн үйлчилгээ одоо гудамж арчлалт одоо токен компаниуд байна. Засгийн газрын автобаз байна. Сургууль цэцэрлэг эмнэлгийн үйлчилгээнүүд байна. Энэ үйлчилгээнүүд дээр мэдээж одоо хувийн хвшил төр заавал өөрөө ингээд хийгээд байх шаардлагагүй. Төр заавал одоо засвар үйлчилгээ, хоол, кетерингийн үйлчилгээнүүдийг хийгээд байх шаардлагагүй. Урт хугацаанд хувийн хвшлэр хийх юм боломжийг бол бүрдүүлж өгсөн байж. Залуу хүний хувьд сүүлийн жилүүдэд Монголд болж байгаа ямар үзэгдэлд харамсдаг вэ? За харамсалтай зүйлүүд бол их байна. Бид бол боломжуудаа их алддаг. Одоо мэдээж энэ нийгэмд маш олон асуудлууд байна. Одоо энэ авилга албан тушаалтай холбоотой хэрэгүүд байна. Одоо бусдын боломжийг одоо хулгайлдаг, бусдад боломж олохгүй ийм том ийм асуудлууд байгаа. Энэ өөрөө эргээд нийгэмд маш буруу ийм үлгэр дуурайл болж байгаа. Тэгэхээр ийм боломжуудыг одоо авилгагүй нийгмийг эрх чөлөөтэй бизнес эрхлэх энэ боломжийг нээх энэ тал дээр бол залуу хүний хувьд засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллаж байгаа. Одоо энэ авилгатай тэмцэх, тав иш ажиллагаа, шударга осны төлөө тэмцэх энэ ажлууд дээр бол залуу хүний хувьд бол зоригтой дэмжиж ажиллаж байгаа. Нийгмийн ямар өөрчлөлтөнд баярлдаг вэ? Манай нийгэм өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийн нийгэм чилжээд алдаа оноотой маш олон сорилтуудтай тулгарч байсан. Гэхдээ бид бол өөрчлөгдөж улс маань бас хөгжиж байгаа.
Ер нь бол дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 24 оны байдлаар 74 их найдын одоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй болж байна. Одоо энэ хотын хөгжлийн асуудлууд байна. Эргээд энэ залуучуудын бас чөлөөтэй сэтгэлгээ одоо гадаадад сурах боломжуудтай бид бол арчилсан Монгол оронд амьдарч байгаа, арчилсан нийгэмд амьдарч. Тэгэхээр залуучууд дуртай орон руугаа хүссэн мэрэгжлээр явах ийм боломжтой хүссэн газараа очиод ажиллах ийм боломж нь бол нэгдсэн бид бол ийм эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа гэдгээрээ бахархаж байгаа. Brain drain явагдаж байгаагийн эсрэг одоо залуусаа хүмүүсээ эх орон руугаа татах ямар нэг ажил хийгдэж байгаа болов бодлого. Тэгээ өнгөрсөн хугацаанд би үлдлээ аяныг одоо зохион байгуулж байгаа залуучуудтай хамтарч олон ажлуудыг хийсэн. Одоо Улаанбаатар хот болон орон нутагт залуучууд одоо орон нутагтаа ажиллаж амьдрах, баялаг бүтээх энэ боломжуудыг байгаа гэсэн ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энд бичлэг хийж болдго юм байна. Ингээ гараад яриагаа үргэлжлүүлээ. Өнгөрсөн хугацаанд одоо залуучууд орон нутагтаа ажиллаж амьдрах эдийн засгийн төрөлжилт хөдөө аж ахуйн салбарт бид маш их боломжууд байгаа талаар бол орон нутагт залуучуудтай уулзалт хийж баялаг бүтээгчдтэй уулзалт хийж нийслэлд олон энэ семинар арга хэмжээ зохион байгуулж нийслэлийн залуучуудтай уулзаж ажиллаж ирсэн. Тэгэхээр энэ үлдлээ аяны хүрээнд Монгол залуучууд Монголдоо баялагаа бүтээж одоо эх орондоо сайхан амьдрах энэ боломжийг бүрдэх ёстой гэсэн ийм уулзалт семинаруудыг хийсэн. Мөн гадаадад одоо сургууль төгсөөд ажиллаж байгаа энэ залуучуудаа бас Монголдоо ирж одоо өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ Монголынхаа хөгжил зориулаач гэсэн бас ийм уриалгуудыг бас явуулж ажилласан гэж. Та ардын намын гишүүн болох нь аргагүй сонголт байсан уу эсвэл итгэл үнэмшил үү? Яг хөө итгэл үнэмшил байгаа. Яагаад тэгэхээр ардын нам бол зүүнний үзэл баримталтай социал-демократ үзэл баримталтай нам. Тэгэхээр зүүнний үзэл баримталтай нам гэдэг нь одоо бизнесийн эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг сайн талуудыг авч бас мөн нийгмийнхаа хөгжлийг улс орныхаа сайн сайхан амьдрал, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх тал дээр бас нийгмийнхаа хөгжлийг хөгжүүлэх энэ хоёр бодлогыг нэгтгэсэн сайн хувилбар бол социал-демократ үзэл. Тэгэхээр би үзэл баримтлаараа ардын намд орсон. Улс төр муухай юу? Улс төр мэдээж амаргүй, сорилт ихтэй. Улс төр бол цэвэр биш. Гэхдээ улс орны хөгжлийн бодлого шийдвэрт одоо залуучууд оролцож энэ нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бол муухайгийн хойшоо сууж болохгүй гэж бодож байна. Гаднаас Монгол ардын нам бол их л баг хадны мангар шиг ийм ичтэй байна шүү дээ. Дотор нь байхад ямар үйл бэ? Яг хоо гэхдээ хадны мангаа гэж би яагаад тэгж байгааг бол сайн ойлгохгүй. Гэхдээ мэдээж улс төрийн намууд одоо баруун төвийн үзэл баримталтай, зүүн төвийн үзэл баримталтай. Тэгээд ер нь урт хугацааны одоо 100 гаруй жилийн түүхтэй нам. Тэгэхээр энэ нам бол одоо улс орны бүхий л одоо нийгмийн хөгжил үед ингээд өнөөг хүртэл одоо улс орныхаа тусгаар тогтнол, улсын хөгжил бүхэл асуудал дээр ингэж толгойлж одоо манлайлж явдаг намын хувьд бас удаан хугацаанд ингээд ажилласан болохоор тэгж боддсон болов. Дотооддоо бол бүх одоо анхан шатны байгууллагууд 21 аймаг нийслэл одоо намын гишүүд бол дуу хоолойгоо өргөж одоо асуудлуудаа бол дотооддоо ярьж ингэж шийдвэр гаргаж явдаг. Дотоод ардчлал байдаг юм уу? Дотоод ардчлал байлгүй яах вэ? Бид бол залуучуудын байгууллага байна. Намын баг хурлын баг хурл байна. Баг хурл дээр бүх одоо нийгмийн асуудлуудаа бол ярилцаж шүүмжлэлтэй хандаж дотооддоо асуудлуудаа ярьж хэлэлцэж байгаад шийддэг учраас дотоод ардчил байдаг гэж харж байна. Та Монгол залуу хүний хувьд Монголд өөрчлөгдөөсөө гэж боддог 3 зүйл. За Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх хүсэлтэй байна. Монгол хүний одоо хамгийн нэгдүгээрт энэ
Монгол хүн бол одоо дулаан орчинд амьдрах ёстой, цэвэр бохир усна гэрт нь байх ёстой. Ийм орон сууцнд ийм амьдралын чанарыг дэвшлүүлэхэд манай Улаанбаатар хотын одоо 60 гаруй хувь нь одоо гэр ороололд ингэж амьдарч байгаа. Тэгэхээр энэ одоо амьдралын орчинг бол өөрчлөх шаардлагатай. Цаашид богино хугацаанд шууд ингээд авч хэрэгжүүлэх боломж нь хэцүү ч гэсэн энэний төлөө бол аль болох хурдцтай энэ орчинг бол өөрчлөөсэй гэсэн ийм хүсэл байна. Мэдээж дараа нь эдийн засгийн өсөлтийг одоо хүн бүрт одоо хүргэх, иргэдийн амьдралыг сайжруулах, Монгол залуучууд ажилласан одоо цалингаараа амьдралд нь хөрөлцгөөц одоо ийм амьдралдаа хөрөлцгөөц ийм цалин орлоготой байх, ажилдаа орлоготой, бизнес хийх боломжтой ийм байхыг хүсэж байна. Гуравдугаарт нь мэдээж энгийн зүйл ер нь бид Монгол хүн өөрөө бас хандлага, соёлоо бас өөрчлөөсөө гэсэн ийм хүсэл байна. Одоо болж утж байгаа зүйл болгоныг одоо болохгүй гэж шүүмжилдэг ч юм уу те. Нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч юм уу. Одоо ингээд ер нь болж байгаа юм л ер нь байхгүй. Ер нь болж байгаа юм болгоноогоо шүүмжилдэг, болохгүй байсан ч шүүмжлэн, болсон ч шүүмжлэн нэг ийм. Тэгэхээр энэ өөрөө эргээд нөх хөгжлөө тушаа болдог. Эргээд зоригтой шийдвэрүүд гаргаж урагшаа явахт нь улс их орн болвол хөгжлийнхаа боломжоо их алддаг. Үүнтэй бас холбоотой гэж бодож байна. Та 10 жилийн дараах Монгол улсыг ямараар төсөөлж байна? Мэдээж 10 жилийн дараа маш олон асуудлууд шийдэгдсэн байна. Маш олон шинжилгээ ажлууд явагдана. Улс их орны хөгжил өшөө илүү хурдцтай хөгжих боломжууд нь бас бүрдсэн байна гэж харж байна. Ямар ч байсан Монгол хүний дундаж цалин одоо $1000 дээш дундаж цалинтай, дотоодын нийт бүтээгдэхүүн өшөө 2 дахин өссөн, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн орчин сайжирсан, гадаадын хөрөнгө оруулалт орох боломжууд нь нэгдсэн ийм чөлөөт эдийн засагтай бол одоо ийм чөлөөт одоо арчилсан зах зээлийн жамаараа явдаг ийм эдийн засагт орон болох байх л гэж бодож байна. Таны ширээний 3 ном? За би одоо сүүл байнга ер нь харж байгаа Хуучин ба шинэ эдийн засаг гэдэг ном бий. Батшиггой одоо Туркийн элчин сайд байсан эдийн засагт шинжлэх ухааны доктор хүний мундаг бүтээл байгаа. Энэ номыг бол байнга хардаг, зүйл дээр уншдаг. Хоёрт нь бол Сингапурын хөгжлийн нууц гэсэн номыг уншиж байгаа. Сингапурын хөгжил одоо манай Монгол улстай харьцуулахад мэдээж маш олон одоо үзүүлэлтүүд дээр бид харьцуулшгүй мөртлөө одоо 20 дугаар зууны дунд үед бол Сингапур улс одоо гол тоглогч бол байгаагүй. Хөгжил бас буруу хөгжиж байгаа орн л байсан. Ингээд яаж энэ богино хугацаанд ийм Азийн хөгжингүй орн болж ийм гол тоглогч орн болсон ийм одоо баян ийм орн болж чадсан гэдэг энэ сонирхолтой түүхийг бол уншиж судалж байгаа. Гурав дахь нь үнэхээр ном сайн харж чадаагүй. Яг одоо би эхлүүлж байгаа геополитикийн нөхцөл байдал гэсэн улс төрийн геополитик олон улсын харилцааны номыг уншия гэж одоо бодож байгаа. Арай уншиж амжаагүй байна. Хамгийн сүүлд уншиж байгаа номнуудаа хэлчлээ тий. Өдөр тутмын мэдээлэл хаанаас авдаг вэ? Өдөр тутмын мэдээлэл мэдээж захим орчноос авдаг. Захим одоо сошиал одоо мэдээллүүдээс авдаг. Бас эргээд барууны мэдээллүүдээс эдийн засгийн холбоотой Economist гэсэн сайтыг уншдаг, Bloomberg-ийн мэдээнүүдийг аль болох харж одоо өөрийгөө бас хоёр талаасаа мэдээлэл зэгцлэх байдлаар байдаг. Зурагтыг бол үзэж амждаг. Таны сонсох талтай 3 дуу? За би одоо ер нь дуу сонсож ер нь тухтаа суухаа болоод их удаж байна. Яг үннийг хэлэхэд мэдээж өөрийнхөө үеийн тухайн үед одоо өөрөө сонсдог байсан дуунууд хаяаны машин дотор орж ирээд сонсох дуртай. Одоо тэрийг шууд хэлэх одоо The Backstreet Boys тэгэл Take That тэгэл одоо
E17 ч гэдэг юм одоо тухайн үед өөрөө сонсдог байсан энэ дуунуудаа л орд сонсдог. Өөр тухайн одоо шинэ дуунуудыг бол үнэхээр мэдэхгүй байгаа. Өнөөдөр юу хийх төлөвлөгөөтэй байна да? Өнөөдөр гэрийнхантайгаа цагаа өнгөрөөнө гэж бодож байна. Гэр бүлээрээ одоо гадуур гарч одоо хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ хоол идэж гадуур явах ажлууд байна. Баярлалаа миний 55 асуултанд хариулт өгсөн. Өдрийг сайхан өнгөрөөрэй. Баяр та.